Харин бид нар өөр болоод ирэхээр зэрэг өсөж том болоод ирэхээр биднэрт өөрөөр яригчиг тэр хэлгээд байгаа. Өнөөдөр бид нар тунхаглагчийг сонсч. Тэр юу гэж ярьж байгааг сонсч. Тэгэхээр Есүс аюул олон удаа ингэж хэлж байсан. Сонсогчтой сонсогтон гэж. Доогтой чимшиг аюул зөв үг байгаа байхгүй. Хар мянган хүн цуглчаад өөрийг амар сонсож байгаа ч гэж. Дормжилж байгаа юм шиг. Чихтэй юм бол сонсоорой гэж. Гэтэ Есүс юу гэдэг байсан бэ? Энэ чихээр сонсох чи яах вэ? Энэ чихээрээ та нар сайн сонс. Энд чинь чих вэ нөө? За тэгвэл тэр чихээрээ сонс. Энэ чихээрээ битгий намайг сонс гэсэн утгатай ярьж ирсэн баг. Ерөөсө номлох тааландаа тэр сонсох чихтэй сонсогтон гэсэн. Тэгээ бид нар өнөөдөр үгийг сонсож байна. Тэг ингэж болоо юу? Өөрөөсөө өнөөдөр аягүй сайхан сургаал сонсоод. Өсө болоо одоо эх цагийн минь ажил үс бүтэмжтэй байх болтгоо. Бид нар ламыг ч сонсон ш. Дуртайч дургуйч тийм ээ. Манай уншиж байгааг. Гэхдээ бид нар бурхны үгийг сонссон бол бид нар яах ёстой вэ гэхээр тэр үгийг хүлээж авах ёстой. Үгүй. Тийм л учраас эсэн бусын юмыг бид нар сонсч болохгүй болчиход байгаа байхгүй. Бид нар үгийг хүлээж авлаа. Ингээ болоо юу? Бас үгүй. Би нэг сургаалыг санаж байна. Олон жилийн өмнө номлож ирсэн. Тэр сургаал дээр юу гэсэн бэ? Хэрэг та нар бурхны үгийг аваад эндээ хүлээж аваад байлгаад байх юм бол энэ дотор ч аюул олон булштай оршуулгын газар бий болно гэж. Яагаад гэвэл үгийг аваад булсаал үгийг аваад булш. Үг байгаа юу вэ? Байгаа. Тэгэхээр үгийг сонсох, хүлээж авах энэ процессыг заавал хийгдэх ёстой боловч ингээд зогсох юм бол аюул аюултай. Энэ хүнийг өхүүл байдалд авчиж өгдөг. Ерөөсөө тэр булшнуудаа хараад энэ тэдэн онд үхсэн, энэ тэдэн онд насаарсан гэж яриа. 87 онд эзэн надад ийм үг өгсөн, 97 онд ийм үг өгсөн. Яагаад гэвэл бурхан үгийг нь сонсоод, үгийг хүлээж аваад тэр үгээр нь юм хийдэггүй хүнд юм ярьдаггүй. Тийм учраас Иесус хэлсэн шүү дээ. Бага хүнд нь өгөгдөд, байхгүйд нь байгаа нь авагдана гэж. Бид нар бол энийг мөнгөтэй л боддог шүү дээ. Ерөөсөө шууд мөнгөтэй л холбоо шүү дээ. Мөнгө өгөөд байх юм бол өгөөд байх юм байна. Мөнгө өгөхгүй бол байгаа мөнгө юм авчих юм байна. Хин бидэрт энийг мөнгө гэж хэлсэн юм бэ ер нь аа? Хин хэлж байна нэрээ? Бодмаар юм байна. Би өнөө орой очиж бодно. Хин нэрээ энийг мөнгө гэж? Энэ мөнгө биш. Бидний дотор байгаа юм. Бурханаас өгсөн юм. Байвал тэр өгнө. Гэтэ булшнууд байвал гээгүй шүү. Түүний үг байвал өгнө. Түүний үгээр юм хийгээд байвал тэр өгөөд байна. Тийм ээ? Үгээр нь юм хийхгүй байвал энэ байсан хүртэл авагдана. Хүч байсан бол авагдана. Шийдэнгийн байдал байсан бол авагдана. Зориг байсан бол тэр чинь алга болно. Эзнээс илчилт авдаг байсан бол тэр чинь зогсохоор байхгүй байсан илчилтүүд чинь хуу авагдана. Тэгээ та урдынхаасаа ч илүү сул дорой өстой нэг хагас алдсан могоош болно. Энэ айгүй амар. Би энэ их амар. Хүмүүстэй за яах вэ? Бид сүмдээ яваад ингэж явж ивэл болоо гэдэг. Үгүй. Та тэр янзаараа үлдэхгүй байхгүй юу? Та тэр төвшөндөө ч үлдэхгүй. Та бүр тэрнээс долоондор болно. Тийм учраас Иесус хэлсэн. Эдтэй гэрийн сайхан энэ доторхыг сайхан цэвэрлсэн бол таач төр чин аймаар. Долуулаа болоод орж ирээд тэгээд тэр урдхаас ч илүү долоондор болно. Бид нар энийг дандаа нэг итгэдэггүй хүмүүстэй л бодно. Яахны донтоо монтоны амар чөтгөрт эзэмдүүлсэн хүн л гэж бодоод байдаг. Үгүй шүү дээ. Бид нар итгэдэггүй байхдаа бүгд диаволд хөтлүүлдэг байсан шүү дээ. Диавол хүсснээ бидний дээр хийдэг байсан шүү дээ. Тэгээ сайхан цэвэрлээд өгчлөө. Тэрэн дотор бид нар эзнийг оруулахгүй бол оронд нь юу орох нь айгүй тодорхой байхгүй. Тэгэхээр бид нар үгийг сонсно. Бид нар үгийг хүлээж авна. Дараад нь бид нар яах вэ гэхээр Цэвэр Матай 13-ыг хараад. Матай 13 дээр юу гэж хэлж вэ? За энийг яриад цөмөр түр завсарлаа да. Матай 13-ын 20 Матай 13:20 дээр Есүс энд дөрвөн хөрсний тухай ярьж байгаа. Үгийг сонсдог дөрвөн хөрс. 20 дээр юу гэж нэхэр чулуурх газар унсан нь үгийг сонсоод тэр даруйд баяртайгаар хүлээн авч харин өөрт нь бат үндэс байхгүй тул төр зур байдаг. Тэгэхээр бид нар үгийг хүлээж авсан ч гэсэн бид нар тэрийг алдах боломжтой. Яагаад гэвэл бат суурь байхгүй байгаа учраас. Есүс тийм ээ энд дөрвөн үгийг хүлээж авдаг дөрвөн төрлийн хүнийг ярьж байгаа юм. Тэр дөрвөн төрлийн хүнээс нэг л хүн үгийг авч байгаа байхгүй юу? Тийм ээ? Есүс энд хэлсэн. Есүс номлож байхдаа ингэж хэлжсэн байгаа байхгүй. Тэгэхээр Есүс номлож байхад хүртэл тэнд дөрвний нэг нь л үгийг авч ирсэн байна. Тэгэхээр их сонирхолтой. Тэгээ Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр тэр л үгнээс тэр үгийг авсан тэр хөрснөөс л
хамгийн их үр жимс гарч ирэх болно. 30-60-100 дахин тэндээс үр жимс ургаж гарч ирэх болно гэж хэлсэн. Тэгэхээр бид нар сонсоод хүлээж авах нь хангалттай биш юм. Одоо төмөрөө завсарлаа тэхүү 50 гэдэг чинь 10 минут 15 минут завсарлаад 1:5-д орж ирээ. За. Төмөрөө оръё. Тэгээ бид нар Бурхны үг бол бүтээдэг. Тийм учраас бид нар Бурхны үгийг сонсно. Сонсоо зогсохгүй бид нар хүлээж авна. Хүлээж аваа зогсохгүй бид нар тэр үгийг нь зөвшөөрөөд үйлдэх ёстой. Энэ бол 3 дахь зүйл. Зөвшөөрөөд бид нар үйлдэх ёстой. Зүгээр зөвшөөрөөд бас архиж болохгүй. Ер нь Бурхны үг бол зөвшөөрөхгүй байгаад үзээрэй л дээ. Бид нар зөвшөөрөхөөс өөр аргагүй шүү. Яг наад хэсэгт яг түрүүний хэсэгт аятах энэ юм байхгүй. Түүний үгийг бид нар зөвшөөрөх ёстой. Зөвшөөрөөд орхих бас боломжгүй. Бид нар заавал үйлдэх ёстой. Бид нар ер нь төгс Бурхны үгтүүд гэдгийг мэдэх ёстой юм аа. Төгс Бурхан бол төгс мөн чанартай. Өөрөөр хэлбэл эхлээд заавал хамгийн сайнаар дуусгадаг. Тэр шиг түүний үг ирсэн бол түүний үг төгс ажилтдаг шиг бид нар бас төгс тэр үгэн дээр ажиллах ёстой. Гэхдээ яг би хүлээж авсан шүү дээ. Би эсэргүүцээгүй шүү дээ. Өнөөдөр зүгээр хүлээж аваад эсэргүүцэхгүй хүмүүс зөндөө байна. Угаасаа эсэргүүцэх аргагүй байхгүй. Гэхдээ хүлээж аваад үйлдээд дараагийн үгийг авдаг. Ингээд бас тэрний дараа нэг зам байгаа. Бид нар цөмөрөө үгийг нь үйлдэх ёстой гэдгийг бас анхаарах. Заавал үйлдэх ёстой. Эзэн яриг үг л хэлж байгаа бол бид нар тэрийг үйлдэхгүй орхиж ерөөсөө болохгүй. Энэ нь бидний түүний үгэнд хандж байгаа үндэтгэл байхгүй юу? Түүний үгийг эрхмэлж байгаа тэр байдал. Заавал бид нар тэр үгийн дагуу үйлдэлийг хийх ёстой. Бид нар үйлдэл дээр бол ер нь аягүй олон бүдэрдэг л дээ. Хийж чаддаггүй. Цөмөр нэг юу харъя. Исая. Энийг би өчигдөр уншиж байгаад олсон юм. Ганцаараа бас уншиж санагдж байлаа. Исая номын 20 дугаар бүлэг. 2 дугаар эшлэл. Эзэн Амосын хүү Исаягаар дамжуулан ярих үед явж биеэсээ таараа хөлөөсөө шаахаагаа тайлгаж айлцсанд Исая тийм уйлдэж шалдан хөл нүцгэн яв. Эзэн миний зарц Исая 3 жилийн турш шалдан хөл нүцгэн явсан нь Египт болон Кушийн эсрэг тэмдэг бэлэгдэл болж үүнтэй адил Ассирийн хаан Египтийг ичээхийн тулд Египтийн олзлогдсод Кушийн цөлөгдсөд болох залуу хөгшин хүмүүсийг өгзгийг нийл гарган шалдан хөл нүцгэн дагуулсан явна гэж. Энийг өчигдөр уншаад энэ иш үзүүлэгч болохыг асар их хүсэмжилдэг хүмүүс одоо энийг унших хэрэгтэй байхгүй юу? Би мэдээж Бурхан иш үзүүлэгч болгоныгаа шалгалаадгүй гээгүй. Исаяг тэгж хэлсэн. Гэхдээ надаас ч нэг юм шаардна, танаас ч нэг юм шаарддаг ш. Тэр нь юу байх нь тэр нэг бодох асуудал биш. Исая яасан? Тараач штэ. Дээрхэ тайлаа доод хувцас тайлахгүй яв юм авъя гээгүй. Зүгээр тийм уйлдсан маа. Тэгээд яасан бэ гэхээр Бурхан тайлбарласан. Бурхан дээр учир малгайг Исаяг шалдлаагүй байхгүй юу? Харин энэ бол зоригтой юм. Ер нь түүний бүх иш үзүүлэгчдийн амьдрал нь байнга Бурханыг ярьдаг байсан. Хүүхэд төрлөө тийм нэр өг. Яагаад гэвэл тэр тэгээд байгаа учраас чиний хүүхдийн нэр тийм байх ёстой. Тэр нь тэрийг тэглэхийн тулд юм. Тэгээ Бурхан энд хэлсэн маш. Яагаад гэвэл Кушийн цөлөгдсөд болох залуу хөгшин хүмүүсийг өгзгийг нийл гарган шалтан нүцгэн хөл нүцгэн би дагуулсан явна. Миний хийх ажлыг бэлэгдэж тэнд юм хийсэн мөн. Тэгэхээр бид нарт ирж байгаа Бурханыг утгагүй байж болно. Амар тэнэг байж ч болно. Харин Бурханы тэнэглэл хүний цэцэрлэлээс хамаагүй холдоов гэж Паул бичсэн байгаа шүү дээ. Энэ ямар тэнэг, энэ ямар ухаантай гэдэг бид нар ерөөсөө мэдэхгүй. Чамайг сүмч болгоно орхиод явах нь миний хүсэл байсан юм а гэж надад хэлэхэд би ямар сони хүсдэг Бурхан бэ л гэж бодож ирсэн. Ямар сони хүсдэг юм бэ? Нэг болохоор намайг тэнд бай гээл те. За одоо тэндээсээ яв гээл. Тэгснээр бүр юу гэж хэлсэн бэ? Хэрэв чи наана байгаад байх юм бол чи надад цадаа болж байна. Би энд байхдаа тань цадаа болдгоо байсан шүү дээ. Одоо яхаараа цадаа болоод байна. Харин чи надад цадаа болоод байна. Бид нар ойлгохгүй л дээ аюу хэцүү. Гэхдээ бид нар Исая шиг тийм үйлдэх ёстой. Дараад нь Мария дээр Тэнгэр элч хурж ирдэг тийм ээ. Чи жирэмсэн болно. Хүүхд чинь Есүс зүрх гарсан хүүхд чинь Есүс яах болно. Бурхны илгээгдсэн нэгэн байх. Би яаж жирэмсэн болох юм бэ? Яг л жирэмсэн болдог нэг л арга байдаг. Тэг яаж би жирэмсэн болох юм? Үдээ суугаагүй гэж. Ариун сүнс түнд юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг
Тэнгэрч Габриэл юу гэсэн бол ариун сүнсний хүч чамайг нөмрөх болно. Тэгээ бурхны ариун нэгэн чиний дотор бий болох болно. Энэ бол Тэнгэрээс хийгдэх ажил. Ойлгох хэмжээнд нь тайлбарлаж өгсөн. Мария юу гэжсэн бэ? Ерөөсөө л тэглэх болтугай. Таны үг миний амьдралд бүрэн биелээ олох болтугай. Тэгэхээр өнөөдөр биш тийм ээ. Үгийг биелүүлдэг тийм дуулууртай хүмүүс, дуулууртай хэсэг бүлэг этгээд хэрэгтэй байгаа байхгүй юу? Одоо өнөөдөр чи хэсэг бүлэг хүмүүс ямар тодорхой нэгэн ашиг сонирхлоор нийлээд нэг юм байгуулад байгаа шүү. Намч юм уу, одоо нийгэмлэг ч юм уу, холбоо ч юм уу, сект ч юм уу тийм ээ. Харин бурхны хүсэж байгаа тэр холбоо юу гэх дуулууртай байдлыг тээдэг тэр хүмүүсийн нийлэмж байгаа байхгүй юу? Зүгээр л тэг таны хэлснээр болох болтугай. Гэтэ тэр дээрээс үг байх ёстой шүү дээ. Өнөөдөр бидний мэддэг дуулуур болохоор өстой өстэй толгойтой болгон захирагдсан дуулууртай байгаа ус эзэн хэлж чинь гэл ерөөсөө тас сохор болсон. Тэгэл нэг эсийн бүлгийн өдөрдөг тэгэл цаашлал бүрсийн ахлагч цаашлал пастор үг хэлчих юм бол тэгэл ерөөсөө одоо Христ буддын шашнаар майны битний хамгаалт арайд. Тийм дуулуур ерөөсөө биш. Энэ бол дуулуур биш. Дуулуур бол нэг л юмн дээр үндэслэгдсэн байх хэрэгтэй. Дээрээс ирэх эрх мэдэл дотор бид нэр бүх дуулуурыг оруулж ирсэн байх хэрэгтэй. Яг л бүх өвдөг түүний өмнөөс өхрөн. Бүх хүмүүс түүнийг хэлээрээ магтана гэсэн шүү дээ. Тэрнийг магтаж түүний өмнөөс өхрөн гэсэн байхгүй юу? Тэгэхээр бид нар ариун сүнсний дуу хоолойг бид нар сонсдог учраас савдаг. Эсвэл бүх хүнд дуулууртай байдаг. Эсвэл хүнд ч захирагдхаа байдаг. Савсчдаг. Яг л ариун сүнс байхгүй. Бид нар ерөөс ариун сүнсний юм байхгүй болохоор балансгүй хөөрхөн амьтад савлж байгаа шүү дээ. Нэг хэсэг нь болохоор хоёр багч байгаа. Нэг хэсэг нь болохоор яшгилж хинч би захирагдахгүй. Зөвхөн бурхан. Хинч надад юу ч хэлэхгүй. Яшгил байна. Яа бурхан яриад байгаа ч юм уу. Тийм хүнтэй бол бурхан ярихгүй. Нэг хэсэг нь болохоор хажуу айлынх нь хүн орж ирээд нохой утсан ч байд нэг л урдынхаас өөр хуцаад ах чинь. Энэ юу илэрхийлнэ вэ? Тэгэл пастор юм хэлчихвэл тэгэл ерөөсөө өнгөрөө. Пастор хувцас тайлаагүй гэвэл тайлаагүй нь. Яагаад гэвэл энэ чинь бурхны тавьсан мэдээж үнэн. Зарим нэг нь ч бурхан тавьсан л ах, зарим нь ч өөрийгөө тавьсан л ах. Тэгэхээр дуулуур гэдэг бол бурхан тэгэхээр нэг огт өөр төрлийн одоо тийм ээ дуулууртай тийм хүмүүсийг гаргаж ирэх гэдэг. Тэр хүмүүс л түүний энэ үгийг үйлдэж чадна. Боддгоо ахгүй юу би? Энэ шүтүүлэгч нар тийм дуулууртай байгаагүй бол. Нэгэнд нь бүр хэлдэг ш. Би Израилийн баяр баясгаланг зайлуулахын тулд чиний эхнэрийг өхүүлнэ гэж. Тэгээ нэгнийх нь эхнэр насардаг ш. Шүтүүлэгчтэй хас. Нэгийг нь янхантай суу гэдэг. Нэгийг нь энд хуцаан цалаа шалдан яв гэж. Түүний хэлж байгаа бүх нь маш ухаалаг, маш алсыг харсан. Үнэхээр аргагүй л бурхан юм да. Байдаг учраас тэрэнд тийм ээ хийснийхэн дагуу үйлдэх хүмүүс хэрэгтэй байна. Үйлддэг хүмүүс Мария шиг. Мария юм ярьж болох хүнтэй гэрлээгүй юмхтэй жирэмсэн бол яадгийг бурхан мэдэхгүй юу? Өөрөө хуулийн захирс шүү. Хуулийнхын төслийг оруулаад хүнтэй суугаагүй жирэмслэг аваас чулуудаж алсгүй. Тэгэхэд Мария за энэ өөрөө хуулиар зохиосон ч ихээр биш мэдж байгаа байлгүй дээ. Тэ? Хуулиар өөрөө зохиочод одоо болохоор тэр эмэгтэйг асар том эрсдэлд оруулж байгаа юм. Тэгэхээр дуулуур бол юуг шаарддаг вэ? Ерөөсөө амийг шаарддаг байгаа байхгүй юу? Ерөөсөө л амийг. Бид нар ч тэгэхээр амар олон хэрэгтэй хэрэггүй золиос ярина уу гэдэг. Эзний төлөө амар золиос гаргаж үгүй. Дуулуур бол биднээс нэг л юмыг шаарддаг. Эсвэл үхэл, эсвэл ам. Эсвэл хараал, эсвэл ерөөл. Ийм л юмыг маш одоо гүн ойлгодог байхгүй. Исая хэрвээ за болоо бид үгүй чинь номлоо шалдан молтон зарим гитэрнэг өл тэр өнгөрч номлохоо болно угаасаа. Тэгэхээр бурхан өнөөдөр биднийг үгээ сонсоосаа гэж хүсдэг, түүний үгийг хүлээж аваасаа гэж хүсдэг, бас үгийг нь үлдээсэй. Зөвшөөрөөд үлдээсэй. Тийм учраас Исая 1-ийг харъя л та цөмөрөө. Исая 1 дээр юу гэж хэлсэн бэ гэхээр. Исая 1:19 хэрэг та нар зөвшөөрч дуулууртай дагвал энэ газрын хамгийн сайныг иднэ гэж. Бид нартэй энэ газрын хамгийн сайныг идэх дуртай юу? Дуртай. Бид нар амар дуртай. Бид нар яах юм бэ? Хамгийн муугийнхаа хамгийн сайныг идэх гэдэггүй шүү дээ. Бид нар энэ газрын гэдэг чинь биднийг тавьсан тэр газрын хамгийн сайныг хүртэх хэрэгтэй хүмүүс бол яа харахгүй бурхны хүүхдүүд мөн байхгүй юу? Яагаад гэвэл энэ дэлхийг түрээслүүлсэн нь бурхан өөрөө юм.
Тэгтээ нэг болцортой.